Амьдрал бол ерөөсөө хамтгүй, чанаргүй амьдрал гэж хэлэх юм байна. Нөхрөлийн үнц нь одоо хүний хэрэгтэй үед нь хамт байх юм уу? Найзаагаа уйлах үед нь очиагүй бол, зовх үед нь хуваалцаагүй бол, жаргах үед нь натаархалгүй жаргалыг хамт эдэлж чадаагүй бол чамайг тэр үед чинь тийм үед найз чинь ийм байсангүй гэж гомдлох хэрэг байхгүй. Болроо хоёр ч анх найзууд бизнес хийдэггүй маа гэл тэгжсэн. Бизнесийн хамтрагч байх. Найзууд байх хоёр гэдэг хоёр өөр зүйл. Гэтэл энэ хоёр өөр зүйлийг хоёулангийн хадгалж авч үлдэн гэдэг нарийн тийм нюанс үүд юм бэл. Хизээч мөнгнөөс олж муудаж үзээгүй. Чи энийг түшээд өг. Энийг тулаад яв гэд тов тавилан битэрийг ингээд нэг нэгэнд нь илгээсэн юм шиг. Ноутбукээ ламбард нь тавьчихад палаж аваад гангарч хамт байлаа. Нөгөө ногоон палаж анхны машинаа унаад шорон зам дээр 60 км тавьж өнгөрч хамт байлаа. Тэр машиныг би бараг хэдэн ч мөргөлдүүлсэн. Үүр цайдал шоудаад өглөө шалтаж хамт байлаа. За энэ бол зөндөө. Яг нийлж аваад дөргих юм бол бас газар тэнгэрийг нийлүүлнэ. Анхны сэтгэл амар мартагдахгүй тод байгаад байдаг. Шинэ дэлхийгээд телевиз байсан шүү. Би 2012 онд сургуулаа төгсөөд сэтгүүлчээр шинэ дэлхийн телевизэд ажлын гараагаа хэлж ирсэн. Бид хоёр мэдээний албан цуг ажиллах болоод. Тэгээ хоолны газар өдрийн цайны цагаараа сэтгүүлч нар чинь нэг тийм хоол тухтай идэх боломж байдаггүй шүү дээ. Цайны цагаараа нэг халт хамт хоол идсэн юм. Хоёулаа цөв идсэн. Тэгснэ би намайг бодвол нөгөө болроо бит хоёр насны үед одоо чицууч гэсэндээ арай 2 жилээр илүү ажиллажсан. Царайг нь таниад байгаа байхгүй юу? Тэгээд нэг ажил ярьж танилцаагүй. Чи ах хүнтэй уулзч юм уу те? Намайг бас нэг ах хүн иргүү тэгээд тийм юм яриад тэгэл тэндээсээ баг хоёр би нэгэ мэдрээд анх тийм vibe нийлнэ гэж ярьдаг штэ. Ер нь нэг юм цаашдаа яриад таарах юм байна да гэд хоёлаа найзалж нийлж эхэлжсэн. Яа бүр зүрх сэтгэлийн хувьд дотн найз болж эхэлсэн гэвэл 13 онд хаа нэг сар битээр нэг миний түрээсэлжсэн байранд манайд хамт амьдэрсэн. Нэг сар арай хүрхүүгүй хугацаанд хамт амьдраад. Тэгэхэд одоо би яг мартдаггүй нэг хэд хэдэн юм байдаг нь. Би нэг жижиг тариг аваад удаагүй тэр ийстгээд машинтай хоёлаа энэ Ярамгийн шорон зам дээр жартаа явах чинь амар хурдтай явж байгаа юм шиг санагддаг штэ. Тэгэл амар хурдтай давхаал шорон зам дээр болохоор тоос татаж үлдээл хөгжмөө чанга дээр тавьцаа. Хоёлаа нэг юм улаан ягаан пижак өмссөн. Тэгээд тэр нүүр нь хамт амьдарсан нэг сард зүрх сэтгэлийн хувьд илүү ойр дотн болцоосон гэж боддог доо. Миний найз чинь мэрэгжлийн хувьд үнэхээр сайн сэтгүүлч. Одоо ерэн сурвалжлах чиглэлдээ тухайн асуудлыг хөндөж энэ асуудал яагаад одоо хөндөх ёстой гэдгийг маш сайн гаргадаг, баримттай ярьдаг тийм сайн сэтгүүлч. Хувь хүний хувьд бас хүний сайн нөхөр байж чаддаг. Одоо хүний амьдралын хамгийн хэцүү үедэд хамгийн түрүүнд гараад ирдэг. Хүний амьдралын одоо зовлон гэх юм уу те? Хүн болгон зовлон өөр байдаг шүү дээ. Тэр үеийг маш сайн ойлгож мэдэрдэг. Цагаахан нээлттэй байхыг өөрөө ч хичээдэг. Тэрийг ингээд найзуудтай ойлгуулахыг хичээдэг. Анх танилцахаас л ерөөсөө л шууд харагдсан хүн бол маш тийм өндөр мэдрэмжтэй хүн. Хүнд мэдрэмж гэдэг чинь хөгжиж болдог зүйл нэгдүгээрт, хоёрдугаарт зүгээр л мэдрэмжтэй төрсэн хүн байдаг шүү дээ. Өгөгдөлтэй. Болроо чимээг бол угаасаа л намайг анх танилцахад л ийм гоо зүйн талаасаа ч тэр ер нь тийм мэдрэмжтэй л хүн байсан. За дараагийнх нь болохоор тийм зорилгынхоо төлөө ерөөсөө бүр ингээд зүтгээд л байдаг. Үнэхээр хөдөлмөрч хүн. Одоо хөдөлмөрчийн тал дээр бол одоо хүмүүс намайг хөдөлмөрч гэдэгтэй бүр надаас илүү бүр амар үнэхээр хөдөлмөрч хүн. Одоо зүгээр суудаггүй л хөдөлмөрч хүн. Тэгээ тэр хөдөлмөрч зан, тэр мэдрэмжтэй зан, тэр зоригтой зан чанар нь одоо битэр чи хоёулаа л адилхан 17 18-тай нэгэн дорндоос нэгэн Төв аймгаас хөдөөнөөс Чандамаа чирээд орж ирсэн хоёр л охин байгаа шүү дээ. Тэгэхэд хинч танил тал байхгүй Чандамаа чирч тэр 10 хэдэн жилийн өмнө орж ирсэн охтууд өнөөдөр өөрсдийнхөө бизнесийг үүсгэн байгуулад гэр бүлээ зохицлоогоод өөрсдийнхөө хүслээр амьдарч байгаа нь бол ерөөсөө л тэр мэдрэмж, зориг, хөдөлмөр гурвынх нь үр дүн л гэж бодож байна. Бизнесийн хамтрагчид, хоёулаа сэтгүүлчид, хоёулаа найзууд хэрнээ яг ингээд өнгөрсөн бид хоёр бизнесээ эхлүүлээд 7 жилийн хугацаанд
одоо энэ 7 жилийн турш ажиллаа, хамтралаа харахаар эхнэр нөхөр хоёр шиг байдаг. Одоо би нэг гэртээ нэг нөхөртэй, ажил дээр нэг нөхөртэй гэх юм уу. Хин эхнэр хин нөхөр гэдгийг мэддэхгүй ч гэсэндээ яг хоёр биенийхээ эхнэр нөхөр хоёр шиг. Эхнэр нөхөр хоёр ч хоёр биендээ бүх юмаа ярьдаг. Бүх юмаа одоо асуудлаа ярьж ойлголцдог. Тийм л зан чанартай юм байна гэж одоо өнгөрсөн хугацаагаа бодохоор дүгнэдэж хоёр бинийгээ маш сайн хорцолж чаддаг. Бас хоёр бинийгээ чирнэ. Тэгээ эхнэр нөхрөд чинь одоо бүх юмаа яриад жишээ нь ингээд өөр хүмүүстэй уулзаад бараг юу ярьснаа хүртэл ярихгүй бол араар нь тавиад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Бүх юмаа деталь нь ярина. Би тэрнтэй уулзаад тийм юм яриад, тийм ажил яриад, тийм юм болж байгаа юм байна. Манай тэр найз ингэсэн байна гэдэг ингээ хоёр биенийхээ бараг мэдээлэл дамжуулагч шиг бүх юмаа л ярьдаг. Тэр нь бараг ажил юм шиг. Нэг хүнтэй уулзаа гарахтаа бараг хамгийн түрүүнд булраа руу залгадаг. Тийм л болсон байна. Бид хоёр ер нь яагаад найзалцсан? Хүн нөгөө шалтгаангүй чи энэний юунд нь дурлсан гэхээр нөгөө түүнийг миний нүдээр хардаг ч улаасаа гэдэг шиг би ингээ энэ хүнтэй яагаад найзалцсан бол юунд бид хоёрт нэг ижил төсөөтэй ч юм уу эсвэл эсрэг ямар нэг л ийм огтлолцол байгаа учраас бид хоёр найзлаад байна да гэд би энэ талаар ер нь удаан бодож үзчихсэн л та. Тэгээ бид хоёрыг яагаад найзлах болсон гэсэн чинь огтлцож байгаа маш олон зүйл байгаа даа. Тухайлах юм бол манай хүн Дорнод аймгийн Баян Түмэн сумын засаг даргаар өвөө одоо ажиллаж байсан. Баян Түмэн болохоор Дорнодын яг аймгийн төвийнхаа хажууд залгаах байдаг сум баггүй юу. Тэгээ манай хүн эмээ өвөөдөр өссөн, эмээгийн охин аавтайгаа илүү дотно аамын ам тий. Гэтэл би болохоор Төв аймгийн Сэргэлэн суманд бас амьдарч ирсэн. Манай өвөө Төв аймгийн Сэргэлэнгийн засаг дарга байсан. Сэргэлэн сум болохоор аймгийн төвийн бас хажууд байдаг заяа. Би бас эмээ өвөөдөр өссөн, өвөөгийн ам охин баггүй. Тэгээ хоёулаа эмээ өвөөдөр өссөн. Хоёулаа бас хурган даргын охтууд байгаа даа шүү дээ. Хайртай охтууд нь тэгээ өвөөгийн одоо жишээ манай өвөө бол нэг цэхэр жарис самын дараа гундаг байсан. Би тэгэл жарисныхаа урд өвөөгөө өвөрдөр л миний хүүхэд нас үндсэн те. Болор чимэг сэтгэл яг тийм. Тэр нөгөө багаасаа мэдэрч өссөн, харж өссөн тэр хүрээлэл орчин тэр нөгөө эмээ өвөөнөрийн ерөнхий нэг тийм манер энэ болгон битэр юм төстэй орчинд төстэй хүмүүсийн хүрээлэлд өссөн юм ил. Тэгээ энэ болгоно нөгөө эмийг харах үнцэг юмд альва хандж байгаа хандлага нь энэ болгоноороо огтлцсан юм байна гэж хараад байгаа. Тэгээ нэг юм сонирн байгаа зүгтээ. Тэгэнгүүтээ болор чимэг өхрийн орд би өхрийн орд болор чимэг 4 сарын 22-нд төрсөн би 4 сарын 30-нд төрсөн. Тэгэнгүүт одоо ядчил зурхаад итгэдэг хүн бол тий ордоороо хүртэл битээр адилхан зан чанартай байж байгаа чинь төрсөн өдөр нь чи яхаараа 8 хоногийн зөрүүтэй идэгэн тий нэр нь хүртэл яхаараа ихчдүү хоёр шиг болор чимэг болор туяач байдгийн тий ингээ маш олон талаар юм ер нь хөтөлцдөг шүү. Тэгээд ерөнхий одоо яг хоо биеийн юу н одоо хоёлаа туран хаач байдаг ч юм уу те өндөр намын жоохон ойролцооч байдаг юм уу те ерөнхий ингээ маш олон зүйлээрээ л ер нь юм огтлцоод байдیں۔ Тэгээ энэ болгоно л бит хоёрыг үг өсвгүйгээр мэдрэмжээрээ шууд холбогдож найзлахад нөлөөсөн байх гэж л боддог шүү дээ. Бүх зүйлд ингээд хажууд ярилцах хүнтэй байна да гэдэг бас юм амьдрал талархах гой зүйл шүү гэж бодоод байдیں۔ Юу ч тулгарсан хоёлаа яриад нэрэн чи энэ зүйл штэ гэд нэг хоёр биенийхээ сэтгэл зүйчин юм шиг хоёр биенийхээ лайф коуч юм шиг явдаг. Тийм болохоор бас ингээд стресстэй үеийг ч юм уу амьдралын зарим хэцүү юм байна шүү. Бид хоёр одоо өнгөрсөн 7 жилийн хугацаанд өргөөр нээх үед би нэг настай хүүхэдтэй байсан. Тэгээ 7 жилийн хугацаанд манай болроо 2 удаа төрсөн байна. Би 1 удаа төрсөн байна. Тэгээл хүүхэд жоох үед буцаал ажилдаа орчдөг. Тэр болгонд одоо хоёр биенийхээ маш сайн сонсогч тэгээ маш сайн ингээд уудлагч гэх юм уу те хүн эмэгтэй хүн чинь юма гаргаж байгаа тайвширч байгаа шүү. Тэгээ тэр нь болж өгч исэн юм бэлээ. Тэгэхээр бас тийм хүнд уюудыг хоёулаа туулахаар гайгүй давдаг гэдэг шиг давсан байж магадгүй. Хүнд амьдралын хэцүү үед ирэх найзтай байхгүй тий. Одоо ажил явдал гарна, өвдөн, гутрна, гунин яг тэр гутралыг маань яг өөрөө ингээд төсөөтэй туулдаг хүн бол илүү ойлгож мэдэрдэг байхгүй юу? Зүгээр тэр гутралыг одоо сошиалд нүдүүлэхийн зовлон мэдэхгүй хүн бол хаяач л гэдгийг. Өөрөө адилхан нүдүүлчихсэн хүн бол хаяач гэж бас хэлдэггүй л байхгүй юу те? Нэг арай өөр үг хэрэгэлдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө амьдралын хэцүү үе гэдэг нь одоо
тэр хүндээ надад л хэцүү санагдаж байгаа тэр зүйлсийг хэцүү гэдгийг нь ойлгоод байгаа нь одоо болорч юмгийн найзын маань гой зүйл байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт хэцүү үед байх найз гэхээс илүү баг надад баярыг нь амжилтыг нь атаархалгүй хуваалцах найз байна. Тэрийг нь ойлгож өгдөг найз байна гэдэг бас амар гоё. Одоо амар гоё машин авлаа. Одоо хүн хийж бүтээгээд тэр хөдөлмөр нь нүдэн дээр нь машин болоод ингээд зогссон те шинэ машин унаад ингээд хуулгыг хуулаад сууж тэр мэдрэмж чинь гоё үсттэй те. Тэрийг нь ингээд өөрөө тэр машиныг авцсан юм шиг баярлалаа. Ямар гоё юм бэ? Хөөх за одоо гişгдээ найзаа тэрэлж гарьяа гэд ингээд ярьж ах чинь гоё аахгүй. Тэрийг хуваалц хүнийг сэтгэлийг хуваалцна гэдэг чинь тэр сэтгэл нь баярнж байна уу, зовлонч байна хамаагүй. Тэрийг хуваалцна гэдэг чинь амар гоё юм байна. Түрүүн бас нөгөө ямар үеүдэд баярлдаг вэ гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр бидний ажил угаасаа л ийм хил амтай ажил хийдэг. Тэгэл нэвтрүүлэг зарим одоо нэвтрүүлгүүдээс болоод сошиал дээр элдвэрээ хэлүүлэх үе гарна. Тэрэн дээр одоо намайг хамгийн ард бат хамгаалаад зогсож байгаа хүн бол болроо маань гэдэг л да. Тэгээд яг бит хоёрын хийдэг нэвтрүүлгүүдийн онцлогоос шалтгаалаад манай болор туяа ерэн сурвалжлах нэвтрүүлэг одоо улс төрийн задлан хийдэг болохоор надаас төрүүлж одоо сошиал дайралт илүү их өртөжсэн тийм үедэд одоо илүү сэтгэл зүйн бөгөөд одоо туршлагатай байгаа байхгүй. Би бол сүүлд нөгөө улс төрийн ярилцлага хийдэг болоод илүү ихийн дайралтыг мэдэрч эхэллээ л дээ. Тэгээд магадгүй одоо өөрөө нөгөө мэдэрч эхэлж ижил манай найз чи одоо энэ ийм хүнд үеийг ингэж туулж исэн юм байна штэ гэдгийг өөрөө мэдэрч байгаа байхгүй. Гэтэл намайг асуудал гарангууд хамгийн түрүүнд гараад өмөрөөл тэгээ манай хүн чинь илүү одоо бас сошиал бичиж байгаа постууд нь бас их баримттай байлаа гэж чинь. Тэгээд яагаад ингэж бараг л хэлээд байгаа гэдэг нөгөө ээж нь хүүхдээ хамгаалж загинж байгаа юм шиг л. Одоо сошиал болор чимиг хамгийн сүүлд миний санаж байгаагаар би нөгөө гэртээ декретээ суужсан чинь Жекотой ярьцлага хийлээ, Батулгатай ярьцлага хийлээ гэд нөгөө сошиал болор чимиг айгүй их дайралт ирээд тэрэн дээр миний бүр уур хүрээл хүмүүсийн нөгөө комментэнд дор реплай хийгээл хариу бичээл мөрөөд суужсэн. Тэгээд сүүлдээ нөгөө нэг ер нь нэг юм нэгцэн ойлголт өгөх ёстой юм тий. Хүн хинтэй ч ярьцлага хийж болно шүү дээ. Тий. Алуурчанд ч микрофон өгдөг сэтгүүл зүй шүү дээ. Онол нь бол тий. Тэгэхээр энэ чинь Батулга гэдэг хүнтэй ярьцлага хийснийхэн төлөө яхаараа болор чимэг гэдэг хүн хорвогийн хамгийн адгийн хүн болоод сошиалт 3 өдөр хуурцсан шүү дээ. Тэрэн дээр бол миний бүр жихнээсээ ингээд уур хүрээл өмөрөө зуужсэн нөгөө өөрийгөө хэлүүлсэн юм шиг санагдаад байдаг. Миний хувьд болохоор одоо бас л хамгаалахыг боддог л доо. Гэхдээ надаас илүү намайг илүү олон хамгаалж ирсэн баха. Сошиалд нэг амар нүдүүлж исэн үеүүдэд хамгийн их дэм болж исэн хүн бол мэдээж манай болроо. За наа чин тэгжил одоо сэтгэл хажууд нэг хүн те ингээд аргадахтаа хурцлагтаа хурцлаад нөө сэтгэлийг маань доктортой байлгах гад унахгүй байх гэж ингэж хичээгээ. За эсвэл уйлчих. Хуулиар гараа цаах вайн тулгаад уучих уу? Сайхан ангалзаад маазраад юм яриад те. Тэгэхээр нэг хүн чинийг бас ингээд тайвширдаг. Яг уу зарим үед яг энэ хүн өстэй би болроогоо ингээд нэг сайхан өргөчхий гэдэг хичээгээгүй байх. Зүгээр л нөгөө бүй байгаа нь оршиж байгаа нь надад өөрөө бараг сэтгэл заслалт болчихжсэн юмнууд бол зөндөө байгаа. Өөрөө ч надад мэдхгүй. За одоо юу гэдгийг ингээд хэлдвэр хэлүүлж сайхан вайн ууя. Гарч гоё хоол идэ. Караоке орох уу? Гэдэг юм те. Тэр нь ингээд сэтгэлээ засаал өгчөж байгаа. 7 жилийн хугацаанд өдөржин шүнж ингээ хамт яждаг гэж бодлоо. Тэгэхээр чи бараг нөхрөөсөө илүү цаг энэ хүнтэй хамт байгаа. Тэгэхээр олон юмнууд дээр сэтгэлийг нь зөндөө мэдэрч исэн. Хамгийн сүүл би нэг өвдөд эмнэлэг явах гад ганцаараа явчихдөө одоо хэнийг дуудах вэ гэдэг өглөө эрт явах ажилтай болсон чинь болроо бүр өглөө эртээ надаас рүүлээ босцсон жоохон хөхөл хөвгдтэй штэ. Би хамт явъя. Машины чинь барьчих уу гэд ингээ хамт очиод тэр өдрөө одоо чухал бичлэг тавуулсан байснаа цуцлаад өдөржингөө намайг халамжлаад миний хажууд байжсэн. Тэгээ тэр үед миний найз чинь ингээд хамгийн хэцүү үедэд хамгийн түрүүнд гараад ирдэг те. Юу ч байсан хойшлуулаад гараад ирдэг те гэд одоо хамгийн сүүлийн найзаасаа бас яг юм найзын хуваар хүний хуваар мэдэрчсэн гоё мөч бол тэр байсан. Гэтэ зөндөө мэдэрчсэн л та. Би нэрийг нэг ийм юм хэлбэр санагдаад идэв шүү дээ. Нөгөө эрэгтэй найзууд амар гоё найзалдаг те. Эрэгтэй найзууд ингээл хэлхээ хэлцдэг, нэгэндээ мөнгө өгчдөг, зээлчдэг, зангарахтай, хаялагтай найзлаад идэв шүү дээ эрчүүд.
Тэгэл бид тэр анх найз компани байгуулаад ярьжсэн байхгүй. Гоё ирчүүдээс илүү нөхөрлөх юмсан гэд. Ёстой бид хоёр бас зангарахтай найзалдаг шүү гэдэг шиг. Манай эрэгтэй найзууд манай нөхрүүд хүртэл гайхдаг заяа. Эхнэр нөхөр хоёр ч гэсэн бал сар шиг дандаа гоё байдаггүй шүү дээ. Ам мөрийнх ялангуяа одоо бизнес авч явж байгаа одоо ийм галтай сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа учраас үзэл бодол зөрөлдөг ам мөрийнх үе бол байна. Гэхдээ ингээл хараад тахад харьцангуй бас цөөхөн удаа ам мөрөө тийм билээ. Хоёр биенийгээ мэдрээд асуудлаа шийдээд хоёр биендээ найдаад үлдээгээд явцдаг. Одоо жишээ нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд хизээч мөнгнөөс олж муудаж үзээгүй. Бүр хизээч муудаж үзээгүй. Мөнгнөөс олж хоёр бинийгээ хардаж үзээгүй. Бид хоёрын нэг юм заримдаа ам мөрөж байгаа сэдвүүн айгүй инээдтэй жижигхэн сэдв байдаг байлаа. Өнгөрсөн эргээд дараа нь харахаар тэгэхээр бас хоёр бинийгээ сайн мэдэрдэг болцсон болов гэж бодоод байна. Бид хоёр найзлаад 14 жил болжээ. Энэ 14 жилийн 7 жилд бид хоёр өдөр шөнө өглөө оройгүй худалчин 24/7 хамт хэлхэлдэж хамт бизнес хийжээ. Бизнес хийх. Бизнесийн хамтрагч байх. Найзууд байх хоёр гэдэг хоёр өөр зүйл. Гэтэл энэ хоёр өөр зүйлийг хоёулангийн хадгалж авч үлдэн гэдэг нарийн тийм нюанс үүдэн л. Одоо жишээ нь компани дээр би болорч юм бас ажлын шаардлага тавьмаар байна. Хэлмээр юм байна. Тэ? Гэхдээ энийг би яаж хэлвэл бас найзаагаа бас гомдох байх гэж. Эсвэл бизнес эсвэл найзын хувьд би ингээд нэг амар далжганаал ангалзаал бас юм ярмаар байна. Хэлмээр байна, дотн баймаар байна, тий. Гэтэл бизнес хамтрагчийн хувьд энийгээ би бас хэлж болдох ч юм уу, болдохгүй ч юм уу. Зарим хүмүүс гайхдаг байхгүй. Гэхдээ чи энийгээ ярихаар чи бизнесийн хамтрагч чинь бидтэй ч гэдэг юм уу. Ийм хоёр өөр юм зүйлийг нэг хил дээр аваачиж огтлцуулна гэдэг бол хин хинээс нь нарийн мэдрэмж төвчээр шаардсан юм. Одоо яг бизнес дээр ингээд зөрчилдөх үе гарна шүү, тий. Энийг ингэчмээр юм биш үү, тэрийгээ тэгчмээр юм биш үү гэдэг. Гэхдээ бид хоёр биенийхээ үүргийг ингээ хуваагаад авчдаг. Хоёр биенийхээ шийдвэрт аль болох нөлөөлөхгүй байхыг боддог. Жишээ нь одоо ажлынхаа группээр ингээд санал зөрөлдмөр юм гарсан ч зөрөлдөхгүй байхыг хичээдэг ч юм уу, тий. Хоорондоо уцаар яриад ойлголцчихдаг. Хүн нөхөртөөгөө гэртээ нэг нөхөртэй, ажил дээр нэг нөхөртэй байх нэг талтаа гоё, нэг талтаа бас хэцүү үстэй. Тэгэхээр эн чинь нарийн ийм хүнээс ийм торгон мэдрэмж шаардсан юм байдаг юм а, энэ хоёрыг хуйлангийн тэгш авч явна гэдэг. Тэгээ манай нэг хураа ах бас хэлчихсэн би нэг хүнтэй хамтраад 2 жилээс дээш удаж үзээгүй та хоёр 7 жил болчихлоо одоо салаач гэдэг шиг. Тэгэхээр нэрнгээсээ 7 жил энэ хоёр харилцаа хуйлангийн тэнцвэртэй авч яваад тэгээ бизнесийг дандаа өсөлттэй байлгана гэдэг бол хуйлангаас нь төвчээр шаардсан ажил шүү. Бүх юмаа л ярьж хоорондоо энэ хүн тухайн үед ингэж бодоод л энийг ингэж хэлж ирсэн юм байна. Энэ хүн тухайн үед намайг ингэж л ойлгочихжсэн байна гэдэг юм. Ингэж дараа нь харжсан байлээ. Тэгэхээр нөгөө бүх юмны хэмжүүр цаг хугацаа гэдэг шиг цаг хугацааны шалгаралд хоёр бинийгээ тэгэл одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд явж ингэж найз маань шүдээ. Найз маань л чухал шүдээ ч гэдэг юм уу те. Ингээ хүндлээд үлддэг юм байна. Тэр чи бүр өргөө нээснийхаа дараа 2-3 жилийн дараа ч үлээ ам мөрөж явах үедээ за өргөө тэгээ үлдээгээл гарчил та гэж хоёулаа бодсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бизнес бол нэг бит хоёр чухал биш. Найз нөхдийн үнцнээс л үнцэнтэй харьцуулахад харин хоёр биендээ нэг одоо нэгнийхээ болор туяа болор чимгэн байх нь үнцэнтэй байсан юм байна штэ гэдгийг дараа нь ингээд хоёулаа би бас тэр үед тэгж бодож байсан шүү. Чи тэгж бодсон юм уу гэд ярьж байхдаа ойлгож байсан. Тэгэхээр хоёр биендээ тийм л үнцэнтэй найзууд юм бэлээ. Буудалцсан хугацаанд хоёулаа ажил хайж явсан баг. Би тэгээд орох гочлоо хаач хэлтэйгээ явсан тэгснэ. Манай хүн тэнгэрт орох готчлоо тий. Тэгээ хоёулаа дотроо юу гэж утсан гэхээр за би энэ ТV-д ажилд ороод үргийг болор чимэг авах тэгээ болор чимэг болохоор за би тэнгэрт ажилд ороод болор туяа өргөө авах тэ гэж хүлээ бодсон байгаа. Тэгээ тэрийг дараа нь эвлэрсэн байна. Хоёулаа нөө ажил ярьж уулзч дийл хийж явснаа түүхээ ярьцгаагаад тэгээ өргөө яах гэж чамайг ав гэж бодоол гэд. Гэтэл чинь эрэгтэй хүмүүс чинь баг тэр бизнесээ авч үлдэхийн тулд бүр нөхөрлөө хаяад би саяхан тийм кейсийг хараад бүр гайхажсэн байхгүй. Тэгээд өөртөө бас бахархажсэн. Бүр олон жил найзалсан мөртлөө бизнесээсээ болоод нөхөрлөө салгаад бизнесээ хуваагаад авч байгаа. Тэгээд бит хоёрт бол дотоод мөн чанарт нь бол нөхөрлөө бизнесээсээ илүү ер нь бол үзсэн. Тэгж бит хоёр хоорондоо тэгж тохирсон байхгүй нэ. Хоёулаа тэгж бодсон. Тэгээд тэр бодолтой бүр бахархаж. Тэрэндээ баярлчихсан айгу.
Манай болрог айгу ширүү юм шиг л ярьдаг. Айгу юм нэвтрүүлэг дээрх гарч байгаа дүр төрхшгөө хатуу ширүүн хахир юм шиг ярьдаг. Гэтэл цаана хачин эмэгтэйлэг охинлоо тий. Тэгээ юм ярингууд ингээл энийгэл хөвчл тийм нэг хөвчлөлтэй гэгээлэг зан бол байж идэг. Уулзаад үзэхэр хүмүүс ийм хөөхөн ааштай юм уу? Уулзаад үзэхэр ингийн хүн байж гоё ааштай юм уу? Найзалмаар юм байна. Гоё нэрхтэй юм байна гэж ярьдаг. Тэгэхээр нэвтрүүлэг дээрх тэр дүр төрх бол биш шүү. Энэ хүнийг тодорхойлохгүй шүү гэж хэлээ. Манай болроо чинь тэгэл угаасаа хинчил харсан хаанаас ч хизэж би анхаарал харахад ийм гоё турхай тэр жинийн чивэрээ байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд хүмүүс жаахан тэгэд гоё хүүхэн, ганган хүүхэн, ийм гоё сайхан хүүхэн байхаар одоо юу гэдгийг нэг юм тэнийг юм гэж. Хүмүүс тэр хөөрхөн хүүхэн гэхээр тэрийг хөөрхөн хүүхэн гэхээр нөгөө нэг юм тэ нэг ухаан муутай ч гэдэг юм уу эсвэл нэг тиймэрхүү яхаа тэгтээ надад учиргүй хүн тэгж хэлж байгаагүй. Тэгээ зөвхөн сошиал дээр ганц нэг комент харахаар нэг тиймэрхүү юм харагдчихэв. Тэнэг хүн байдлаа л өдөө хүртлэл явахгүй штэ тий. Би хүмүүсийг хэлдэг байхгүй. Хүмүүс айгүй тийм өнгөц дүгнэлт, буруу дүгнэлт бас ингэж юу н альва зөвхөн энэ асуудал төр юу н альва юм дээр өнгөц дүгнэлт юу н хийдэг. Тэнэг хүн хизээж бизнес авч явахгүй л байхгүй. Тэнэг хүн хизээж үдий таны амжилттай нэвтрүүлгүүд хийгээд одоо юу гэдгийг сошиалын фоллоу дагагч гэдэг бол бүх зүйлийг илэрхийлэхгүй л дээ. Гэхдээ л тэр 200 мянган хүнийг 100 мянган хүнийг дагуулж ин гэдэг чинь нэг бол огт тэнэг хүн дагуулна, нэг бол бас дагуулах юмтай л хүн дагуулж байгаа шүү дээ. Бид хоёрын талаар нэг бас айгүй их хүмүүс сонирхдаг юм шиг байна те. Хоёр найз хоёлаа бизнес эхлээд явж байгаа. За ингээд ар гэрээ аваад явж гин гэд. Тэгтээ нэг анх салбарт бас юм бид хоёрын талаар жоохон ховж ивийг хийсгдэг гэсэн чинь хоёулаа айгүй айхтар тэгээ бараг шулам бараг л ажилтнуудаа зараад өөртөө гой ганган болоод уруулаа будаад нүрээ будаад явж идэг гэдэг. Тэгтээ одоо бас тэр магадгүй ихний 1-2 жилд энэ хоёр яг яах нь уу гэж салбарт дотор их хүлээлт өгч ирсэн юм шиг байна тийм. Хүмүүс гараад шулам хоёр шулам гэж сонгуулийн дараа тараад салчих нь уу эсвэл хоорондоо мөнгнөөс олоод муудалцаад найз иш болчих нь уу гэх юм хүлээлт ч юм уу анзаараад хараад сууж исэн хүмүүс их байсан баг. Тэгээд энэ хандлага харин сүултээ гайгүй цаг хугацааны явцад шулам биш нь мэдгэцсэн байгаа тийм. Шулам биш нь мэдгэцсэн. Гэхдээ шулам байвал гоё юм шүү. Шулам гэдэг чинь юмыг хослуулж чадчихна гэж юу? Бас айхтар хүний л юу юм шүү те. Уу яг манайханд нэг тийм л юм шүү. Сэтгүүлч хүн гэхээр даруухан байх хэвээр одоо тэгээд те бараг л ганахгүй байх хэвээр юм шиг те. Гэтэл бид хоёр ч юм залуу хүүхнүүд те гоё залуу насаа гоёор мэдрэхийн тулд гой баймаар л гэж дандаа өдөр болгон гой баймаар байна. Хоёулаа угаасаа телевиз зуртаа болохоор эфирээ үндлээ дандаа л нүрээ будаал усан янзлаад явдаг. Тэгээ тэрэн шигэ баймаар байна. Тэгэхээр гой ганганы нөгөө талд нь ингээд юм шуламж гэдэг юм уу эсвэл нэг шуналтай гэдэг юм уу хэн нэг мөлжөө явж идэг гэдэг юм тийм ойлголт байна гэсэн үг шүү дээ. Тэрийг бол бид хоёр харуулаа явж байгаа гэж. Гой ганган зүйл хүртэл өөрөө энерги дагуулдаг байхгүй. Гой цүнх барай явах, гой хувц юмсаа явах чинь хүний харц улаангас гой сайхан зүйлээ дууддаг. Нэг л энерги л ясан хүмүүс. Ер нь сайхан зүйлээ дуудана. Сайхан зүйл идэл чиргэл тэрийг мэдрэх нь өөрөө бас сайхан юм л байдаг л байна. Тэгэхээр ер нь хүн сайхан харагдчихна л гэд хэлчихэлтэй. Сайхан байвал сайхан л хүн байгааз сайхны цаанаас нь заавал нэг юм олж илрүүлэх гээл энэ сайхан гой хувц юмс байгаа юм чинь шулмал байж таараа гээл хүнтэй явж л байж таараа гэдэг. Хүнтэй явалтгал байж таараа гэдэг заавал нэг юм нууц юм олж илрүүлэх гээд биш те. Хөдөлмөрч байна шүү дээ. Үсээ амьлаад гарсан байна. Үсээ амьлах ч хүртэл цаг гоё эрүүл хоолч чинь гэдэг юм үү те. Давуу талыг нь олж хараад. Турхаа байгаа нь хоолны дэглэн барьж байгаагийнх юм чинь бас те. Өөртөө нааж болно шүү дээ. Анх нээж хахад чинь тэрний ч сайт. Өөр анх нээж хахад Нонто хоёрын сайт гээд Миягон би их болтих гээд Женкогийнх гээд яригдаа. За Женкогийн гэдэг нэрийг чинь 2-3 жил зүүгээд Женкогийн шижрээтэй болор туяан унтдаг, чимэг нь унтдаг, хэн нь унтдаг мэддэхгүй. Бараг суудсан ч юм шиг юм. Бүгдээр гаргасан, суусан муусан гэдэг ховж юмнууд бол тодорхой хэмжээнд бол явсан. Тэгээд бид нар хошигноод хоорондоо ярьж байгаа. Хинтэй ч явуулсан байсан хохирогч нь манай нөхрүүд шүү дээ. Ер нь бол тийм эцтэй. Нөхөр нь хардаагүй байхад те нөхөр нь чи хүнтэй яваад бизнес хийгээд байна уу гэж бодоогүй байхад бид нөхрийн өмнөөс санаа зовоол, шаналал заавал нэг мунтдаг залуу хайгаал олж илрүүлээл оншилж тогтоож хөөрхий нэг шижир гэдэг залуу гаргаж ирнэ.
Тий. Ер нь бол тийм зүйл байхгүй. Хэрвээ байсан бол энэ гэр бүл маань яах вэ? Тэгэхээр бол тийм нэр бол дагдгийн билээ. Тойроогүй бас тийм зүйлсийг туулсан нэр холбогдож үзсэн. Азар бас л сайн нөхрүүдийн буйнд элдв нөгөө гэр дотор хуур амьсгал маань эвдрээгүй улмал бараг батчаад тий хамт шоолоод тэгээ чамтай нэр холбогдож байгаа нь хий энэ залуу юм уу ямар сонин залуутай нэр холбогдгий намайг гүцгүй юм байна гэх. За тэгээд ямар ч гэсэн цаг хугацааны явцад хэнийг ч биш гэдгийг харуулсан. Анх ч одоо харагдаж байгаа юм үү тий Mongolian Independent Media гэдэг нэр слоганыг бичижсэн. Тэгэл яг хараад бас байж чадсан шүү дээ. Одоо хардсан хүмүүс хэнийг ч биш юм байна хоёулаа л нээжсэн юм байна гэдгийг ойлгож байгаа хаа. Арт нь хадмууд л байгаа дөө. Тий. Нэр нь энэ завшааныг ашиглаад гэдэг шиг хоёр сайн нөхөртэй болсон минь түрэг яаж гэх шиг баярлж явдаг шүү гэдэг. Тэд хоёрыг нэрээ тоглоомгүй. Тэд хоёрыг энэ нөгөө хүүхнүүдийн битэрээс хамгийн хэрдэг асуулт. Тэр нөхөртэй юм уу? Чи юу хийдгийг синх юм шиг харагддаг ажиллах тэгж харагддаг гэдэг. Тэгэхээр энэ нөгөө ганц би юм шиг харагдатлаа ажилж хөдөлмөрлж хүслээрээ амьдрах энэ амьдралыг маань бэлгэлж тусалж үргэлж ойлгодог хүн бол болор чимгийн нөхөр чимба миний нөхөр төөгөө. Тэгээд бас энэ нөгөө нэг ийм амбицтай, карьертай, хил амтай ажил хийдэг энэ хоёр хүүхнийг ойлгоод уужуу хандаж яг л хүслээр минь байлгадаг, эрхлүүлдэг хадмуудтай баярлалаа. Болор чимгийн хадмууд нь амар сайн хүүхдүүдэд нь тусалдаг, сайн арна байж чаддаг. Манай хадмууд ч бас супер хадмууд. Тэгээд бид бүр бичтэй амьдрал ямар сайн ийм сайн нөхрүүдтэй гэснээр ингээд бурхнаас заяатсан ийм сайн хадмуудтай сайн хадан байна гэдэг чинь би бас нэг хадмуудаа хаанхаа нэг пост хийсэн чинь сайн хадамтай байна гэдэг өмнө насны буян гэсэн. Тийм шүү дээ. Буян. Одоо гэл 3 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй, хүүхдүүд ер нь жоохон шүү дээ. Тэгээд маш хурдан ажилдаа ороод ажиллаа аваа явж гин гэдэг чинь хадмуудын л буян. Хүүхд хараад өгч гин. Нөхрүүдийн буян, хадмуудын л буян байна да. Та нарт хаан буянаар өдөө зэрэгтэй явж байна. Тэр чигээд нөхрүүдтэйгээ муудалцсан шүү дээ бас. Загнуулна, базагдана. Тэ ороо үнсгэлжингийн цагтаа багтаж хоёлаа амжиж уралцсаал. Тэр ч үнсгэлжингийн цагтаа чамайг бараг төөгөө чиний уцраа залхангууд би сандраад цааваа чи төөгөө залхаад байна гэл. Дуудлагыг хараад. Тэгэл нөхрүүдтэйгээ муудалцах үедээ хоёр биенийг амар тайвшруулж тайлгаруулдаг. Ялангуяа одоо манай болроо чи ингэж хараач нөхрөө ингэж тэгээч гэд. Тэгээ тэр бас их хоёр биеиндээ тийм зөөлөж өгдөг. Тий зөвлөгөө болчдаг ингээ. Зөвлөлт тэр яхаараа ингэж гэж хэзээ ч ингэж дайран дээр давс нэмж хурцлдаггүй. Нөгөө нэг тэгдэг штэ. Салаач чи нөхрөөсөө гэдэг найзууд байдаг гэж ярьдаг те. Битээр бол тийм биш. Хизээч чи наадгийн муханаас салаач ямар тэнийгийг гихгүй. Чи баярлуулаач. Чи тэгээ чи өөрөө нөхртөө бэлэг өгөөч гэх. Тэгтээ. Ер нь тэгэл юу л энэ да одоо найзаасаа даваад нөхөр нэрээ ярьсан чи өөлх гацсан сонирн болчихлоо. Амьдралын коуч, сэтгэл зүйч маань, ээж аав шиг маань халамжилдаг. Ийм л нэг биений маань нөгөө тал болсон байна. Нэрээ ярьсан чинь ойлгох юм аа. Ойлгож байгаа юм байна. Тэгээд хоёулаа хоёр биендээ түрүү бас ингээд нөгөө баярлаа гэдэг хэлгээд байсан. Тэгээд бид хоёр тэгж их нялуураад байдаггүй. Айгүй их ингэж ярилцдаг хэрнээ хоос өгнүүдээр нялуураад хоосон магтаад байдаггүй мó. Тэгээд хуураа хоосон магтаал биш. Тий. Тэгтээ баярладаг зүйл одоо тоо мөшгүй их байдаг шүү. Хайртай шүү. Маргааш төрсөн өдөр нь тийш нэрээ. Ноутбукээ ламбард тавьчихад палаж аваад гангарч хамт байлаа. Нөгөө ногоон палаж. Анхны машинаа унаад шорон зам дээр 60 км тавьж өнгөрч хамт байлаа. Энэ машиныг би бараг хідэн ч мөргөлдүүлсэн. Үүр цайдал шоудаад өглөө шалтаж хамт байлаа. За энэ бол зөндөө. Муусан залуус энэ их хэлгүй яах вэ? Юу гэж? Муусан залуус эргүүлэхэд гол шилж хамт байлаа. Тааги гэж ярьдаг за наатаа ч байли гэж. Пигийн мэдээж нөхөртэй гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Гэтэ нөгөө нэг залуу хүмүүс олонний нүдэн дээр ил ажилдаг. Чи сайхан юм ихтэй шүү. Танай болроос манай болроогийн шилэг бүр тасархаа шүү. Тэгээд танай болроогийн хөлн гоё, амар гоё хөлтэй гэл айгүй олон ирчүүд надад тэгж хэлдэг. Болроогийн чи нүд нь гоё. Хөл нь гоё, гоё хүүхэн, ганган хүүхэн.
Тэгээ яг ер нь нэг юм байгаад байдаг. Айгүйх ингээ хоёр бит хоёр өөрөөсөө бит хоёрыг айгүйх магтана. Танаа болор туяа, сэргэлэн, адтай, айхтар гэл чадaltaй сэтгүүлч гээд хоёулаа болроо болохоор заримдаа ингээд нэг юм харьцуулах гэдэг юм шиг хүмүүс өөрөө мэдлэхгүй үгээрээ харьцуулах гэдэг юм шиг санагддаг. Бит хоёр бол харин тэрийг нэг юм харьцуулт биш юм шиг ноён нуруугаа хугалахгүйгээр хүлээж аваад сурсан байна да. Сайн нэвтрүүлэг ярилцлага хийчихэд амжилтаа хуваалцаж хамт байлаа. За энэ бол үнэн шүү. Заавал амжилтанд хүрнэ гэж мөрөөдөлтөө итгэж хамт байлаа. Бизнес хийх үү, тгий гэд босгож хамт байлаа. Энэ нэрээ шүлэг юм биш үү? Тийм байна тест. Амар зөрөгтэй шууд өргөгийг эхлэе гэл дараал хэлчихсэн шүү дээ. Мөнгнөөс олж нэг ч удаа муудалцалгүй хүн чанар мэдэрч хамт байлаа. Хүмүүс хов хор хутгаж байхад ярилцаж хамт байлаа. Уйлаад ярахад очоод аргадаж сэтгэлээ дэвтээж хамт байлаа. Хагцал үзэхэд түшиж хамт байлаа. Ээлжилж маамуулна шүү гэж тохиролцож хамт байлаа. Муудалцаад салъя гэд хоёр талд тунж явахдаа өргөө чи ав гэж нэгэндээ бэлэглэж хамт байлаа. Амжилт уналт баяр гуниг бүхнээ ярьж нулимс инээ дээр амьсгалж хамт байлаа. Тэр нь хөөхөн энэ нь ухаантай гэж хүмүүс жишин доромжилт суухад дуугийг даваад хамт байлаа. Хурмынхан зочдыг сайн дайлна гэд мөлхөж хамт байлаа. Мөлхөд уужсан үе би. Та хоёрыг караашилдаг гэх залуусыг айлгуутж байхад ноён нуруугаа хугалахгүй хамт байлаа. Амжилт татаархал хоёрын дэнсдэр тэнцвэрээ алдалгүй хамт байлаа. Нөхөрлөл минь урт удаан бат бөх оршихыг юрой. Сайн найз бол ховор бэлэг юм билээ. Хувь тавилан сайн найзаар шагнасан дүргэлж тадрахтгаа. Үцгэлэнтэй, хөдөлмөрч, тууштай, ухаалаг, нямбай, айхавтар, мэдрэмжтэй, гоолэг, ганган чамдаа хорвоод ирсэн хосгүй өдрөө минь түргэе гэж нодлонгийн төрсөн өдрөөр нь би шүлэг бичсэн байна. Би бүр энэ мэдлэгийг нь хэдэн өдөржингөө байна уушаалаа. Нэг юм гоё үгээр бичсэн. Тэгээ ингээ бүх дурсамжууд нь үнэн хамт бүтээлсэн дурсамжууд байгаа болохоор тэрийг уушаал нэр ийм гоё юм тулсан байна да гэж хэдэн өдөржингөө үеиг байж үтрээ. Амьдралын 14 жилийг хамт тулсан байна. Амьдралын хамгийн гоё үе гэх юм. Хамгийн амттай. Энэс хойш ч ингээд энерги буурж байгааг мэдрээд байгаа байхгүй нас явах тусам энерги буурж юм. Ингээ галтай ингээд бизнес эхлэе гэж шууд дараад эхэлдэг тэр эрч хүч тэр зориг буурч юм. А гэтэл тэр зориг мөргөөр нийлүүлээд хамт ингээд ийм юм бүтээгээд том брэнд үүсгэсэн байна. Тэгээ тэр үеүдээ бас ингээ хамт бүтээлсэн нас их гоё юм. Ер нь хамгийн галзуу, хамгийн амттай, хамгийн дөргөө үеийг л 14 жилиг тулсан юм байна. 12 онд чинь 20-21 настай л байсан юм шүү дээ. Тэгэл тэр үеэс эхэлж найзлсан гэхэр чинь ерөөсөө просто ангах гэл амаа уратаж сом өрөөдөө том сэтгэл тий тэрний хараас ч бол хоёулаа тийм болно гэх ингээд тэ нэр улаан машин унсан баяна болно л гэжсэн. Тэгэл бид нар чинь хоёулаа л 2021-д хоёулаа л түрээсээ нэг өөрөө байр түрээсэлдэг нэг жижиг машин унцдаг тийм хоёр охин л байсан. Тэгээд хоёулаа мэрэгчлэрээ ажиллаж исэн. Тэгээд тэр хүртэл одоо материалын талаас нь ч гэсэн харвал унжсэн жижиг машинууд томорсон байна. Тэ материалын талаас нь харвал нөгөө түрээсээ нэг өрөө байр чинь томорсон байна. Тэ тэгээд энэ бүхнийг томруулахад 14 жил хоёр бинийгээ түшиж тулж урагшилж а төгсгөлд нь нэрээ нэг юм би сая бодсон нь дандаа өнгөрсний тухай голцоо битэр ярьлаа тий. Өнгөрсөн 14 жилийн дурсамж их ярьлаа. Сайхан байна. Гоё бодоогүй юм бас бодлоо. Ийм гоё юмдаа бас өрсөнд баярлалаа. Ийм гоё дурсамжаа одоо ингээд энийгээ дүгнээд ярихаар чинь тий ийм гоё юм бүтээсэн юм байна шүү. Ийм үнцэнтэй бит хоёрын харилцаа чи ийм үнцэнтэй гэдгийг ахиж нэг ингээд сэргээж ярих ийм нөхцлөөр хангасан танаа нэвтрүүлэг. Тийм үнэхээр гоё ярьлаа. Тэнгүүд одоо битэрт дахиад хамгийн багаар бодоход 50 жил байгаа байхгүй. Хамгийн одоо тэгэлгээр 84 наслах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр 50 жил дахиад 50 жилийн нөхөрлөл байна. Тэгэхээр энэ 50 жилийг дахиад 50 жилийн бас хичээл зүтгэл, дахиад 50 жилийн бас нэгний ойлголцол, хүндлэл хүлээж ийн бит хоёрыг. Тэгэхээр энэ 50 жил хүлээж ийн да. Тийм. Адал явдлаа хүлээж ийн. Энэ 50 жилийг бас бит хоёр ямар өнцгөөс яаж харах вэ гэдэг нь бас асуултанд донд ч л бодож ил бол да. Дахиад 50 жил байгаа юм байна да. Энэ 50 жилийг бас гоё хадгалж авч явах. Гоё юм бас байгаа юм байна да л гэж харлаа.
Тэгээд одоо түрүү ярьжсэн те хамт завгүй ажиллаж үзчихлээ, нойргүй хонж ажиллаж үзчихлээ. Цалингүй үеигч хамт давж исэн. Хамт бизнес хийнэ гэд хаавсан Гуанчжоугийн юу ч став баглаа бодлого сайхны экспо үзэж явчихлаа. Тэгээд ахад амар том бизнес эхлүүлэх юм шүү бараг. Тэгэл Солонгост очиод үйлдвэрүүдтэй уулзаад зөвхөн нэрээ тийм зөвхөн монголчууд битэрийг ингээл хараал амар гоё санагдаад гэдэггүй заяо. Бид нар чи хятадуудтай түнш болоод уулзаад Солонгосоор яваад гадныхантай бас уулзаад найзлаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр гадныхан үргэлтэй ямар гоё юм бэ та хоёртой бизнес хийхгүй байсан ч дахиад нэг уулзъя тхүү найзлий тхүү гэл яг нийлж аваад дөргих юм бол бас газар тэнгэрийг нийлүүлэндээ. Тэр чи караоке дуулдаг дуу хүртэл хамт бүжгэлчгөө. Шинэ жилээр ажилтнуудаа бичлэгээ төвшүүлэх гээд дуу бичүүлээд дуун дээрээ бүжиглээд тугаан аягүй жоохон юмс шүү дээ. Бүжгэнэдэ. Ингэж эргэж мэргээд бүжгээ хамт давтаал. Тэгэж ажилтнуудаа surprise өргөж. Чи ямар дуудууллаа? Чиний харцанд чин өөрийгөө би харлаа. Живчмээгүй шүний саран гэрэлтнэ. Сарны туяан чамайгаа би хайрлнаа. Би бинээсээ жаргалыг амтолнаа. Тэр Японы годом, Токиогийн годом энийг дуулаад дээлээ үсчээд хоёлаа гэдээ дуулаад тэр чи чанга бараг инээхээр бит хоёрыг гайх чараад байгаа байхгүй. Бит хоёр чи хоёлаар хэлэхээр амар чанга инег явж байгаа шүү дээ. Тэр чи гудамжтаас тэгээд рел хийх гээд хоёлаа дуулаад байгаа маа. Юу лээ? Дугуй малгайгаа хазгаа тухын даяараа дуулж байгаа ингээ гараа ирсэн. Дугуй малгайгаа хазгаа тухын тань болц өмсөн. Дуртай бүсийг гэдэг чин ороогоод гэдэг. This is the Tokyo-гийн годом бит хоёр бол нийцэхгүйсэн. Айгу чам инээд даруухан годомч байт юм бэлээ.